Чадан цагийн сайтаас бэлтгэн хүргэж байгаа премьер хичээлийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд өнөөдөр болохоор та бүхэндээ амлсан ёсороо зураг дүрсийг хэрхэн цоолж хойно нь одоо background өгч болох вэ? Background гэдэг нь магадгүй нэг зураг ч юм уу эсвэл тийм тайз ч юм уу хэрхэн өгдөг талаар та бүхэндээ өнөөдрийн хичээлээр толилуулах болно. Тэгээ юуны өмнө бидний өмнө хийсэн прожект дээрээс ерөөдөө явж байна. За энэ өмнөх хичээлээр бид нэр өнгийг хэрхэн янзлах тухай ярьж байсан бол одоо өмнөний прожектууд нь байж байна. За тэгээд мэдээж цоолох гэдэг дээр болохоор бид нар ялангуяа сүүлийн үед манай Холливуудын кинонууд их хвчлэн бүгд л компьютер график орж байгаа. Энэ утгаараа дүрсийг ногоон эсвэл цэнхэр фонны өмнө суулгаж байгаа давдаг. Миний нэг дандаа хэлдэг юм юу гэхэлэр премьер программыг ингээд сурахад энэ бүх зүйл эффектүүдийг ингээд нэг бүрчлэн тайлбарлахад бас хэцүү учраас сурж байгаа юу гэдэг K гэдэг одоо би болохоор энэ K буюу энэ цоолтын аргуудаас би ганцхан ультра K-ийг та бүхэндээ танилцуулна. Тэгээ энийг бас бид нэр эффект өгж байгаа эффектээр ингээд өгчтэй юм уу гэхлээр бас үгүй. Энэ бас нэг онцгой тохиолдолд саяны эффектийг ашигланаа. Тэр нь юу гэхлээр түрүүн хэлсэн цэнхэр эсвэл ногоон фон дээр энэ яг өнгийг цоолж болдог байгаа. За тэгэхээр жишээ нь би нэг хэдэн зураг бэлтчихсэн байгаа. Тэрийг премьер руу оруулъя. За ногоон цэнхэр За эдгээр зурагнуудыг оруулъя. За энэ зургийг эхлээд янзлахын тулд бид нарт юу хэрэгтэй вэ гэхлээр магадгүй хойно нь тавих энэ зураг энэ дээр тавих нэг зураг, компьютер дээр нь дэлгэцэн дээр нь тавих нэг зураг, энэ хойно ногоон өнгөтэй background гэсэн нэг зураг хэрэгтэй болох байхаа. Үүнийг юу ч гэсэн харъя. За бид нэр интернетээс магадгүй тохирох десктоптой зураг олох хэрэгтэй байна тийм. За жишээ нь нэг иймэрхүү зураг ч юм уу. Хойно ямар зураг байх вэ гэдэг бол тухайн хүний хийж байгаа зүйл одоо санаа агуулгатай тохирж авах учраас та нар өөрсдөө бас давтаад сонирхоод үзээрэй. Ингээд яаж цоолох вэ гэдэг тэр аргыг та бүхэнд хэлж өгье. Эхлээд нарт эффектээсээ ультра K гэдгийг чирээд зурган дээрээ болон видео дээрээ авч тавина. Ультра K хийсэн ч гэсэн энэ эффект яг ингэж зургандаа орж өгөхгүй байгаа. Тэгэхээр бид нар яаж энийг өөрчлөх вэ гэхлээр энэ K color дээр нь одоо black харангүй чинь эндээс тохиргоо хийн. Жишээ нь энд би яг ямар өнгөнөөс цоолгож байгаа вэ гэдгээ энэ одоо сорвол шиг зүйлээр бид нэр идэвхжүүлээд за ингээд бидний ногоон дүрс маань байх болоод энэ хойно байгаа байрлах дүрс ерөнхийдөө ороод ирнэ гэсэн үг. За юу гэсэн өөр дүрс оруулах шиг та. За энэ дүрсийг оруулаад даранд тавьчих. За дүрс маань жижиг гэж байна. За цоолоход ерөнхийдөө ультра K ашиглахад илүү цэвэрхэн байгаад идэм аа. За тэгээд эхний K color гэдэг дээр нь ингээд бид нэр аль өнгөн дээрээ цоолох уу гэдэг өнгөө ногоон байсан уу цэнхэр байсан уу гэдгийг бид нэр сонгочлоо. За тэгээд жишээ нь энийг доошлуулад. За магадгүй бидний хүсэж байгаа зүйл юм байсан ч юм лөө. За дараагийнх нь энэ дэлгэцийг бид нэр цоолъё. За
Ультра К өглөө энд мэдээж төрөний үйлдэлд автах ёстой. За ингээд цэнхээр би түрүү хэлсэн цэнхээр ногоон өнгөөр бид нэр цоолдог байгаа. За энэ морины зургийг тавья да. Зураг маань цоолсон түвшнийхээ арталт байх ёстой. Тэгээд маш том зураг орж ирсэн учраас scale хийгээд багасгаад дэлгэцэндээ тааруулаад багтаж байна. Бичлэнгээр энэ нэг яг одоо өөрийнх нь дэлгэцэндээ тааруулаад presentation хийх юм байна. Сайн болоо. За ингээд зурган дээр за бидний өнөөдрийн цоолох гэдэг хичээлийн маань ерөөхдөө их амархан байгаа. За тэгээд энэ болохоор бид нэр энэ ашигласан зураг маань дөрвөлж үнцгтэй маш цэвэрхэн цоологдсон. За зарим нэг зурган дээр ингээд үс гэзгэн ч юм уу таахгүй ингээд байх тохиолдол байгаа. За энэ дээр авч үзье. K Ультра К effect control дээрээ ногоон өнгөн дээр дадлаа. Энд ингээм тийм онцгой цооролт үүсэж байгааг анзаарсан баг. За тэгээд энийг болохоор эндээс matte generation гэдэг дээр тохируулж тааруулж өгнө. За эндээс жишээ нь ингээд батны хүрээний ахуу гэд shadow яаж цоолох юм. Мэдээж бид нар маш муу хэмжээтэй зураг, пикселтэй зураг ус учраас эндээс тохироо хийхэд маш тийм сайн таардахгүй шүү. За soft байх уу, контраст тавих уу, контрастгүй ер нь тохиргоонуудыг эндээс хэрхэн яаж хийх үү гэдэг би бол энэ доотлын одоо color correction, saturation-ы нэмэх багасгах. Ингээд эдгээрийг бол ер нь сурж байгаа хүн өөрөө яг ингээд хараад явна гэсэн байгаа. За тэгээд цоололтын хичээл маань ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд илүү сайн хичээл зүтгэлгээд бол хүнд юм сурах боломжийг гаргаж өгдөг байгаа. За тэгэхээр ингээд бусад програмууд, бусад эффектүүдийг та бүхэн өөрөө ингээд оролдоод яг яад юм байна. Тэр бүхнийг та нар өөрсдөө оролдож үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бидний чадан цэг channel дотор бас нэгдэж бусад бичлэгүүдийг үзэх боломжтой шүү гэж хэлье. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяр таа.